Сайн байцгаана уу? Эрхэм үзэгч та бүхэндээ энэхүү гайхалтай өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр юун төрөнд хүрэлцэн ирсэн хүндэт зочдоо танилцуулъя. Харилцаа холбооны зохицуулах хорооны шуудангийн зохицуулалтын газрын дарга Цэрням. Местийн ерөнхий боловсролын 40-р сургуулийн багш, боловсрол судлалын магистр Дуурсахмаа. Болор цомын эзэн Яруу наригч, өдрийн сонины нийгэм танин мэдхүйн албаны дарга Ган Тулга. Монгол шуудан компани бизнес хөгжлийн газрын захирал Тамир нар хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За дэлхийн шуудан холбооноос 54 дахь удаага зарлаж байгаа өсвөр насны хүүхдүүдийн олон улсын загтал бичгийн уралдааныг харилцаа холбооны зохицуулах хороо маань улсын хэмжээнд 9 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. За мэдээж хэрэг сэдвийн хүрээнд хамгийн сайн бичсэн 15 сурагч уралдааны сэдв зорилгыг сурагчдаа ойлгуулж сургууль анги хамт олноо идэвхтэй зохион байгуулж оролцсон 5 багшийг бол тус шалгаруулсан. За тэгээд өнөөдөр шилтгүүдээ болон үндэсний ялагчаа тодруулахаас өмнө загтлын уралдааны ерөнхий сэдв агуулгын талаар хүндэт зочдоосоо бас асууж тодруулъя гэж бодож байна. Энэ жилийн сэдвийн хувьд ямар сэдвтэй байв? За тэгээд энэ жилийн сэдв маань хүүхдүүдэд ер нь хэр хүнд даалгавар болсон гэж бодож байна те. За харилцаа холбооны зохицуулах хорооны шуудангийн зохицуулалтын дарга Цэрням танаас тодруулъя. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын тогтвортой хөгжлийн зорилт гэж байдаг. Хүүхдүүд мөн үүнийг сайн мэдж байгаа. Тэгээд энэ тогтвортой хөгжлийн зорилтын 14 дахь зорилт бол одоо далай тэнгис тэдгээрийн одоо нөөцийг хамгаалах одоо тогтвортой ашиглахад одоо чиглэгдсэн юм бодлого үйл ажиллагаа байдаг. Хэдийгээр одоо Монгол орн маань Төв Азийн жижигэн дээр далай тэнгисээс алс хөндөй байдаг ч гэсэн манай хүүхдүүд бол энэ жил Дэлхийн шуудан холбооны байгууллагаас зарласан энэхүү загтал бичлэгийн уралдаанд бол идэвхтэй оролцлоо гэж бид нар бол одоо үнэлт өгнж байгаа. Нийтдээ нэг 2500 загтлал бид нар хүлээж авсан. Хэрвээ өөрийгөө далайг төсөөлөл яагаад чамайг хайрлан хамгаалах талаар бичээрэй гэдэг дээр хүүхдүүд маань бол интернетийн их үүсвэр сурвалжийг бас боломжийн төвшөнд ашиглаж материалаа загталтаа санаа оноогоо сайн тусгаж өгсөн байсан. Тэгэхээр зэрэг нэгдсэн үндэсний байгууллагын энэ тогтвортой хөгжлийн зорилтын одоо мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх хойч ирээдүйн үедээ илүү сайхан дэлхийг одоо үлдээхийн тулд хүүхдүүд мөн өөрсдөө энэ дэлхийн ертөнцөө гариг дэлхийгээ бол таних ийм чухал шаардлагатай байгаа. Тийм учраас бол далай тэнгисийг хайрлах, хамгаалах талаар бол сайхан санаа шийдлүүдийг гаргасан захидлуудыг бол ордноор хүлээж авсан бид нар. Тэгэхээр зөв өсвөр насны хүүхдүүдэд одоо шуудангийн үйл ажиллагааг сурталчлах, загтлыг бичих соёлыг одоо түгээн дэлгэрүүлэх энэ ажил бол загтлын маань бол уралдааны гол зорилго байсан. За дээр нь одоо төрийн бичиг хэргийг одоо хос бичгээр хөтлөө явуулах болсонтой холбоотой үндэсний бичгийг бол одоо түгээн дэлгэрүүлэхэд инженерийн загтлын уралдаанаас нэг зорилго нь байсан. Ягаад гэвэл оролцогч хүүхдүүд маань өөрсдөө үндэсний монгол бичгээр, босоо монгол бичгээр бол загтлаа бичиж ирүүлсэн. Тэгэхээр зэрэг сурагчдын одоо монгол хэл бичгийн чадварыг дэвшүүлэх, зохион бичих, одоо уран сэтгэмжийг илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх, улмаар одоо сурж тусрах, хүсэл мөрөөдлөө илэрхийлэх, өөрийгөө хөгжүүлэхэд бол энэ жилийн уралдааны үндсэн зорилго байлаа. За мэдээч хэрэг дэлхийн хэмжээний нэгдсэн үндэсний байгууллагын энэ том уралдаанд яг далайгүй Монгол улсад маань байгаа бяцхан хүүхдүүд маань ер нь энэ талаар ойлголт хомс байгаа шүү дээ тийм ээ. Тэгтлэг уншсан одоо шүүгчдийн бүрэлдэхүүний хувьас бас асуухад тийм хүүхдүүд маань яг тодорхой хэмжээнд ашигласан байна уу? За эсвэл ер нь загтлын хувьд сошиалаас авсан төр байдал ер нь танд хэрхэн ажиглагдав? Энэ удаагийн сэдэв маань далай хэрвээ би далай бол гэжсэн тийм. Тэгэхээр энэ сэдэв маань биднээс хол юм шиг далай ямар байдгийг төсөөлж чадахгүй юм шиг тийм байдал үүссэн. Гэхдээ нөгөө талаараа давуу талд нь юу байсан бэ гэхээр мэдгүй байдаггүй байх тусам илүү ихийг эрэл хайгуул хийж мэдлэгийг хэлэх боломжтой байна гэдэг талаас нь харж байгаа юм шүүгчийнхаа үднээс. Нөгөө талаараа болохоор хүүхдүүд маань яг өөрт нь ойрхон биш далайд яг очиж үзээгүй, гараа хөлөөдөрж үзээгүй, тэндээс гоё мэдрэмж авч үзээгүй болохоор нөгөө төсөөл буухгүй учраас хиймэл оюухан ChatGPT-г бол маш ихээр ашигласан байсан. Тэгээд тэндээс санаа авч өөрийнхөө үзэл бодол хандлагатай хослуулж бичнүүхээс хитрхи их ингээд нөгөө шууд бүгднийг ингээд хуулж авна гэдэг бол одоо ингээд
стандартад нийцэхгүй, зохисгүй, ёс зүйгүй үйлдэл гэж харагдаж байгаа. Тэгэхээр хүүхдүүд маань дараагийнхаа удаа хуулбарлах биш, санаа авах, түүнийгээ ингээд өргөн дэлгээр тийм ээ шин санаатай содон маягаар баяжуулж бичээсэй гэж хүсэж байна. За ер нь энэхүү уралдаанд маань нэгэн зорилго нь бол мэдээж хэрэг марк гэж юу юм, захидал бичих соёлыг бол олон нийтэд түгээх байгаа тий. Та энэ талаарх мэдээллийг манай үзэгчдэд болон хүүхдүүдэд маань сонирхолвол. Өнөөдрийн бидний энэ ярьж байгаа захидал болон шуудан гэдэг бол тэртээ одоо 790 жилийн өмнөх түүхтэй холбоотой ийм улбаатай зүйл байгаа. Би юу яриад байна вэ гэхээр 1235 онд өгөөдөө хаан одоо морин өртөөгөөр шууданг түгээдэг байсан. Тэгэхээр тэр одоо үйл ажиллагааны үргэлжлэл болоод манай хүүхдүүд өнөөдөр ингээд өөрийнхөө сэтгэлийг ингээд илэрхийлээд захидал бичээд энэ уралдаанд оролцож байгаа нь бол үнэхээр бахархууштай зүйл болж байна. Дахиад бичгээс гадна мэдээж бас хүргэхэд бас тодорхой хэмжээний одоо процесстэй бүрэлдэхүүн эсгүүд байдаг. Тэрний нэг нь бол мэдээж дугтуу байгаа. Дугтууг бол бас захидлын одоо нэг үгээр хэлбэл гоёл тий одоо хучлаг бас хамгаалагч гэж бас хэлж болно тий. Тэгэхээр одоо манай хүүхдүүдийн маань болон одоо манай Монголын энэ ард иргэдийн маань одоо бичдэг тий гадагшаа явуулдаг энэ захидлын бол гадна талаас нь хамгаалж нөгөө талаараа гадна талаас нь харсан ч гэсэн энэ албан захидал байна уу эсвэл одоо хувийн захидал байна уу гэдгийг нь харах энэ боломжоор нь ингээ хангаж өгдөг. Манай хүүхдүүд ч гэсэн бас захидлаа явуулахдаа гадагшаа явуулахдаа бас гоё чимэглээд ч гэсэн бас явуулах боломжтой байгаа. Хоёр дахь хамгийн бас чухал бүрэлдэхүүн хэсэг нь бол мэдээж марк байгаа тийм. Тэгэхээр манай энэ бидний өнөөдөр энэ ашиглаж байгаа энэ марк бол мэдээж 100 гаруй жилийн түүхтэй ийм үнэт цаас төлбөрийн хэрэгсэл гэж явдаг. Зүгээр нэг фактыг та бүхэнд хэлэхэд Монголд анх удаага Аазда мал аж ахуйг харуулсан одоо амьтныг харуулсан ийм маркийг бол бас зохион бүтээж исэн ийм түүхтэй. Тэгэхээр марка аваад захидал дээрээ наагаад тэгээ хамгийн гол нь хаягаа зөв бичих шаардлагатай байгаа. Тэгэхээр хаяган дээр бол мэдээж хүлээн авагчийн овог нэр те тухайн хүний хаягийг маш гаргацтайгаар болж өгвөл баг одоо ингээд том үсгээр те гудамж, хот, баг, хороо одоо бүх тэр бүрэлдэхүүн эсгүүдийг ингээд оруулаад бичих шаардлагатай. Гадагшаа явуулж байгаа бол тухайн улсынх нь мэдээж нэрийг нь бичнэ. Тэгээд манай Монгол улсын хувьд бол шуудангийн код 5 оронтой байдаг. Энэ кодыг бас бичих шаардлагатай. Улс орон болгон бас өөр өөрсдийн гэсэн форматтай байдаг байгаа энэ кодны хувьд. Тэгэхээр энэ бүх зүйл дээр та бүхэн анхаарад захидлыг бол Монгол шуудангаараа дамжуулаад одоо дэлхийн 192 орны Монголыг хасах юм бол 191 улс орн руу аливаа байгууллага хөв хүн рүү бол илгээх бүрэн боломжтой байгаа. Хүүхдүүд маань уралдаанд оролцохдоо энэ захидал бичих соёлыг ер нь хэр их хангасан байна уу? Шаардлагуудыг ер нь бүрэн хангасан байна уу? Энэ талаар бас мэдээлэл өгвөл. Захидлын уралдаанд оролцож байгаа хүүхдүүд нь өөрөө бол сэдвийн хүрээнд захидлыг Монгол болон хийлвчгээр өөрийн гараараа гаргастай бичих ёстой юм үндсэн шаардлага байдаг. Тэгээ одоо захидлын одоо өөрийн үндсэн элементүүд болох одоо нэг ихтэл тэр мэдчилгээ тэгээ үндсэн их тэгээд одоо төгсгөлийн үг тэгээд он сар өдөр тэгээд гарын үсэг гэдэг одоо ийм элементүүдийг даваасан боо шаардлагатай байдаг. Тэгээд зэрэг захидлын тоог бол 1000 хүнээс хэтрэхгүй байхаар бол зааж өгсөн байгаа. Тэгээд мэдээж одоо сая одоо тамир захирал хэллээ. Захидлынхаа дугтууг аваад дугтуун дээрээ үн бүхий одоо тэр марка наагаад тэгээ шуудангаар илгэх. Заавал шуудангаар илгэх байгаа. Тэгэхээр зэрэг манай хүүхдүүд зарим нь яасан бэ гэхээр зэрэг аав ээж ах トゥ одоо тийм хүмүүсээрээ шуудангаар дамжуулахгүйгээр шууд манай одоо харилцаа холбооныг зохицуулах хороор бол одоо захидлын илгээс ийм тохиолдол бас цөөнгөө гарсан. Эсвэл одоо нөгөө багш нь олон хүүхдийн захидлыг нэг мөр бөөгнүүлж ягаад бөөнд нь одоо нэг том дугтуун тэгээд илгээх зэргийн бас үйл явц бол ажиглагдж илээ. Тэгэхээр зэрэг захидал бол өөрөө тусгай дугтуутай тэгээд маркта хаяга адарсаа зөв бичиж илгээх ёстой юм шаардлагыг бол онцолж авч үздэг юм аа. За юуны өмнө энэ захидлын уралдаанд оролцсон бүх хүүхдүүдтэй маш том баярыг хүргэе. Тэгээд захидлын уралдаанд
оролцсон гэдэг бол хувь хүн өөрөө маш их тийм өндөр төлөвшлийг олж авах. Хүний харилцааны нийгэм байгаа цагт хүн бол одоо өөрийгөө нээх хамгийн гол юм бол энэ загтлаар нээх, загтлаар өөрийнх нь тэр сэтгэлгээ, бодол юуг гэж гаргаж ирэх гэдэг бол их өөр ойлголт баг. Эрхэм сайхан дүүнэр маань бүгдээрээ одоо ингээд энэ далай, энэ тэнгисийн энэ том ойлголтыг өөрсдөд авч энэ том ойлголцод бас өөрсдийнхөө оюун бодол сэтгэлгээг оруулж тэгээ миний дүүнэр бол одоо загтлынхаа тэр одоо энэ олон элементийг сая энэ шүүгчд болоод ах нар нь ярьлаа. Эндээс хүртэл яг л одоо өөрийнх нь тэр нэг мөн чанар ирээдүйнхээ амьдралын гол зүйлийг бол олж авах эхлэл нь болсон баха. Бид бүхэнд маш том оюуны та бүхэнд маш том оюуны хөрөнгө оруулалт болсон баха. Өөрийнхөө нь ертөнц, дотоод ертөнцийг нээх, дээрээс нь байгаль экологийн энэ гол олон зүйлтэй ингэж холбож, ингэж гаргаж ирэх үндэс суурь нь болсон баха гэж ингэж ах нь та бүгдийн өмнөөс баярлалцгаана. За танд баярлалаа. За мэдээч хэрэг энэ жилийн цагтлын уралдаан маань ер нь маш олон онцлог зүйлүүдтэй болсон юм шиг санагдсан. За тэгэхээр ер нь энэ жилийн цагтл дундаас ямар онцлог цагтлууд ирв. За жишээлбэл тусгай хэрэгцээд хүүхдүүд маань болон Монгол бичгээр ерөндөө хэрэг хүүхдүүд маань Монгол бичгээрээ цагтлаа ирүүлв. Энэ талаар мэдээллийг хүргвэл. Ирсэн цагтлын 30 орчим хувь нь бол үндэсний монгол бичгээрээ бичсэн байсан. За мөн одоо бид нар бас хүүхдүүдэд энэ цагтлын уралдаанд оролцох боломжийг өргөн болгож нээж үүднээс одоо тусгай хэрэгцээд хүүхдүүдийн загтлыг бол хүлээж авах боломжийг бол бүрдүүлж өгсөн. За мэдээж хүүхдүүд маань бас тодорхой хэмжээнд өөрсдөө бас орлуулж үзээд хэрхэн хайрлах талаар бас тодорхой шийдлүүдийг тусгасан байх. Тэгээд эдгээр шийдэл дундаас яг таны анхаарлыг татсан ямар одоо загтал байв дуусах багшаас асууя. Сайн нөгөө тусгай хэрэгцээд хүртэл ирсэн гэдэг. Тэгэхээр нөгөө юун загталт маань марк хаяг маш чухал гээд мөн дээрээс нь маш гоё дуртай зүйлээрээ чимгэлж болно гэд хэлсэн тийм ээ хүүхдүүдэд. Тэгэхээр одоо чиний тусгай хэрэгцээх химэл оюун ухааныг зөв зөвхөстэй ашигласан байгаа байхгүй юу? Захин дотроо нэг ч тийм нэг хуулбарлалт байхгүй. Тэсэрний гадна тал нь одоо энэ зураг хүүхдийн ингэ нүдийг боочсон. Энэ ингээд би магадгүй те яг ийм хэрэг тусгай хэрэгцээдгийн хүүхэдчтэй гэдгийг зүгээр зургаараа харуулчих жоох. Гэх мэтлэнгээр маш зүү зөкстойгоор өнгө үзэмжтэйгээр бол химэл оюун ухааныг ашиглаж болж байна. Харин загталт дундаа бол дахин хилээд байгаа нэг айгүй олон загтлууд ингэж гарсан учраас дахин хилээд байгаа. Тэгээд ингээд яг нөгөө өөрийнхөө те пралусгаар бичээд багш нь ингээд хянан тохиолдуулаад шивээ тэгээд ингээд илгээсэн байгаа. Тэгэхээр энэ маш олон хүүхдүүд явуулсан байсан. Багшд нь олон оролцсон сурагчдтай маш их баярлалаа гэж хэлье. За тэгээд түрүүн үндэсний бичгээр харсан бас ярьсан те үндэсний бичгээр хүртэл ингээд 800 900 хүүхдээ загтлаа болж байгаа хгүй энэ чинь ингээл дор хаяж 4 5 удаас болж байгаа. Тэгээ энийг дээрэс нь ингээд тэр төгтөөнийхөө цаасыг хүртэл те ингээд нөгөө шүр сувд за хясаа загас жарахаагаа оруулаад маш гоёор сэтгээд зохиомжлоод ингээд илгээж байгаа нь хичнээн энэ далдаатай өгнүүд байгаа ч гэсэн энэ бол ингээд маш их сэтгэл маш их эерэг зөв хандаг гэж харагдаж байгаа. За тэгээд хамгийн сайхан шийдэл нь юу байсан бэ гэхээр бид нэр буруу үйлдэлээ, буруу бодлоо ингээд зөв болгож, эерэг зөв болгож чадах юм бол ухамсартай бие хүн, ухамсартай дэлхийн иргэн болж чадна. Тийм дэлхийн иргэн маань өөрөө амьтай болгоны хайрлан тий. Далай ч гэсэн амьтай. Амьтай учраас бид нарыг ингэж итгэж байгаа. Тийм учраас бүгдээрээ нэг их үйлдэл биш өөрөөсөө эхлэе, хандлагаа өөрчлөе, хандлага нь өөрчлөгдсөн зөв ухамсартай монгол хүн болсон байхад мэдээж тэр далаараа хог хаяхгүй, мэдээж тэр далайг бохирдуулахгүй гэдэг санаанууд явж байгаа. Тэгээд маш олон гоё сайхан зүйрлэл, дүүрслэлийг бас хүүхдүүд маань ашигласан байсан. Жишээ дурдвал одоо нөгөө далай болон далайн төрөлгийг суудан имжээртэй торох шиг гэж зүйрлсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө далай маань өглөө үүрээр ингээд юугаа төрдөг шүү дээ. Төрлөгийг гаргадаг, хөөсөрдөг. Яг үүрээр л тэгдэг. Тэгээ тэр үүрээр тэр далайг харсан юм шиг тэгэж гоё зүйрлж байгаа байхгүй юу. Хөөс нь далайхаа эргийг ингээд бүрхсэн байхад яг л ингээд сувдан имжээртэй торох шиг харагддаг. Далай өөрөө тийм хүн ногоон өнгөтэй харагддаг. Мэдээж хараагүй ч байсан, харсан ч байсан тэр дүрслэлийг яг ингээд өөрийнхөө өвс хоёул тийм ээ өөрийнхөө үзэл бодол шин зууны иргэн гэдэгтэйг ингээд хослуулад гой гоёор бичсэн бас их гоё сайхан байла. Тэгээ хамгийн гол нь
бид нар ерөөсө дотроос л бүх зүйлийг эхэлж ээж хайрлах, инэрэх сэтгэлтэй байж ижил дэлхийг хамгаалж үлдэх юм байна. Дэлхийг хамгаалж хайрлаж байгаа хүмүүс мэдээж энэ олон жил бүгдээрээ сайхан аж аргалтай амьдрын гэсэн санаанд нь байсан. Загтал маань мэдээж хэрэг Монгол улсын маань өнцөг булан бүрээс бол ирсэн байгаа. Тэгэхээр энэ жил ер нь жил болгон аль аймаг ер нь идэвхтэй оролцож байна. Энэ жилийн хувьд бас Баян Улгийн аймагаас маань бас загтлууд ирсэн байна лээ. Энэ талаар сонирхолтой. Харилцаа холбооны зохицуулах хороо сүүлийн 9 жилийн загтлын уралдааныг Монгол шуудан компанитайгаа хамтраад зохион байгуулж байгаа. За ер нь бол жил ирэх тусам одоо хүүхдүүдийн нөгөө загтлын харилцааны соёл өөрчлөгдөж байна. Хаягаа зөв бичдэг болж байна. Шуудангийн нэгдсэн кодоо тавьдаг болж байна. Тэгэхээр зэрэг энэ жилийн тухайд бол одоо өмнө үеийн хүүхдүүд их сайн идэвхтэй оролцлоо. За мөн Сэлэн аймгийн хүүхдүүд сайн оролцлоо. Баян Улгийн аймгийн хүүхдүүд бол өмнө жилүүдийн загтлын уралдаанд бол оролцдоггүй байсан. Энэ жил бол Баян Улгийн аймгаас маш олон хүүхдүүд л одоо загтал бичиж ирүүлсэн байгаа. Үндэсний бичгээр бичиж ирүүлсэн байгаа нь бол талахгүй шүү дээ. Мэдээж хэрэг загтал маань өнцөг булан бүрээс ирэхэд за мөн дээрээс нь жил ирэх тусам хүүхдүүдийн маань загтлын чанар сайжирж байгаад багш нар бол хамгийн том нөлөөтэй тийм ээ. Тэгээ энэ жил бас хүүхдүүдтэй сайн тусалж дэмжсэн багш нарыг бас шалгаруулж байгаа. Энэ талаар энэхүү загтлын уралдаанд оролцож байгаа хүүхдүүдтэй багш нь өөрөө зөвлөгөөх, дэмжих ийм боломжийг олгосон. Тэгэхээр зэрэг маш олон багш нар бол хүүхдүүдтэй үнэтэй зөвлөгөө өгсөн байсан. Загтлын уралдаанд хүүхдүүдэд зөвлөгөө дэмжиг үзүүлсэн багш нараас бол шилдэг 5 багшааг бол бид нар өнөөдөр энд шагнаж урамшуулах болно. Ер нь бол 3 уншигтай шүүлт явагдсан гэж үзэж болно. Эхлээд бол одоо загтлыг задлахаас өмнө за яг нөгөө энэ марка нааж уу, яг зориултынхаа дугтуунд хийж уу. Тэгээд дээр нь одоо нөгөө хүлээ авахч илгээгчийн хаягийг үнэн зөв тод гаргацчаа бичиж үү гэдэг анхан шатны нөгөө иж бүрдэлээс эхлээд ингээд шүүж байгаа. Тэр зэрэг одоо загтал маань ингээд хаягаа ингээд илгээгчийн хаягаа, хүлээ авахчийн хаягаа тэгээ ингээд марка наацсан юм загтал бол хамгийн анхан шатны шалгуурыг бол хангаж байгаа юм аа. За үүний дараа бол мэдээж дугтуугаа задлаад ингээд уншихад бол тухайн загталтай хүүхэд өөрийнхөө нөгөө санаа оноогоо үнэн зөв одоо илэрхийлж чадчихв. Тэгээд дээр нь одоо загсал тавих шаардлаганд одоо тэр нөгөө үгийн тоон бол одоо 1000 үгэндээ хүрэхээр байна уу, илүү гарахаар байна уу. За мөн одоо энэ загтал дотроо тэр нөгөө Монгол хэлний одоо тэр нэг баянлаг тансаг тэр утга агуулгыг одоо яаж илэрхийлж гинэ үү, яаж гаргаж дүрсэлж гинэ үү гэдэг бол өөрөө бас том ийм шалгуур үзүүлэлт болсон. Тэгээд олон хүүхдүүдийн загтал дундаас бол шүлгэлсэн загтлууд ч байсан, харилцан яриа маягаар бичсэн загтлууд ч байсан. Тэр зэрэг энэ загтлуудыг бол бид нар 3 уншигтаа уншиж одоо өнөөдөр энд шилдэг 15 хүүхдийг шалгаруулж байгаа. За үргэлжлүүлэн биднийг үзэж байгаа үзэгчтэй болон энд цугласан сурагч нартаа бас загтлын маань уралдаанд ирсэн 2 загтлыг онцолж тэ за нэг товчхон бас хэсгээс нь уншиж дурдж үзүүлэе гэж бодлоо. Эхний захиаг нь уншия. За энэ бол нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 10-ын А ангийн сурагч Ануужингийн бичсэн загтал байна. За ухаанд хүн төрлөختөн танаа илгээх миний загтал. Сайн байна уу ухаанд хүн төрлөختөн минь? Сая амьдралаар бэлгсэн гүн цэнхэр оршихугаас нь та нартаа мэдчилж байна. Би бол хүн төрлөختнийг үлгийдсэн их орон намайг далай гэдэг. Таны мэдхээр хязгааргүй хөх усан мандал. Миний уудам гүн цэнхэрт дэлхийн анхны амьдралын дурсамж болон нуурддаг. Нарнаас дулаатсан миний мандал дээр анхны усан тусал тунрах мөчөд их дэлхийн зүрх цохилж эхэлсэн. Тиймээс их дэлхийн анхны зүрхний цохилт нь би билээ. Та намайг дэндүү том гэж эндүүрч магадгүй. Хүчрэхийг том давлгаатай, зах хязгааргүй, ус ёроол нүл мэдэгдэхгүй гүнзгий гэж. Гэхдээ би эцэст өсгөлгүй мэд санагдавч хязгаартай, агуу мэд сонсогддогч эмзэгхэн миний зүрх маш зөөлөн.
Миний ингэрт сая амьд биет мянган өнгөөр гялтганах загас жараахай, сам хорхой, дэлфин, авраг загас бүр бичил биетнүүд хүртэл эрх чөлөөтэйгээр оршин тогтдог. Би бол тэдний гэр ор юм. Яг л таны гэр шиг чинь гэсэн үг. Хүний мөр миний эрэг дээр үлдээгүй цагт ч би оршиж байсан юм. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ өргөн уудам гэр орон минь аажмаар бохирдож мөхлийн эрмэгт тулж байна. Ухаанд хүн төрлөختний хайсан хуванцар хог зүрхэнд минь шигдэж, хүнд металлууд надад хорт өвчин авчирч, газрын тосны бохирдол амьсгал боогдуулж, давлгаатай минь хамт химийн бодис холилдон намайг өвтгсөөр байна. Энэ бүгд ухаанд хүн төрний үйлдэлийн үр дүн юм. За дараагийн захидал маань Булган аймгийн 1-р сургуулийн 9-ийн В ангийн суралцагч Эмүүжингийн ирүүлсэн захидал байна. Сайн байцгаана уу? Би Номхон Далай байна. За захидлын маань эхнээс ахуулаад өөрийгөө далай гэж төсөөлвөд те хэрвээ чи далай байсан бол өөрийгөө яаж хайрлан хамгаалах вэ гэдэг сэдвтэй. За тэгэхээр оролцогчийн маань хувьд бол өөрийгөө Номхон Далайтай зөвөрлөж өөрийгөө Номхон Далайгаар илэрхийлсэн байна. За би та нартай далайн баримт мэдээллийг хүргэе. За далай гэж юу вэ? Далай гэдэг нь дэлхийн усан мандлын үндсэн хэсэг болох ихээхэн хэмжээний өндөр давалттай ус буюу тэв хуурай газруудыг хүрээлж дэлхийн бөмбөрцгийн гадаргыг хочиж оршдог усан давхарга юм а хэмээн за усны талаарх дэлхийн далайны талаар мэдээллийг хүргэсэн байна. За хамтдаа энэ захианы тэгвэл шийдэлтэй танилцъя гэж бодож байна. За олон улсын хууль тогтоомж хэрэгжүүлэх заасан агнуурын хэр хэмжээнд хяналтыг хийх гэсэн шийдлийг бол захиандаа дурдсан. Харин дүгнэлтийн хувьд далайд тулгарч буй асуудлууд нь хүний үйл ажиллагаатай шууд холбоотой бөгөөд бид одооноос дөрвтэй арга хэмжээ авахгүй бол дэлхийд даяар экологийн том хямрал үүсэх эрсдэлтэй. За тиймээс бид далайгаа хайрлаж хамгаалах ёстой. Эмүүжин сурагчийн бичсэн бас уриалгыг та бүхэндээ хэлж өгье. Далайгаа хамгаалцгаая. Далай бол бидний амьдралын их булаг. Бидэнд ус, хоол, хүнс, цэвэр агаар, цаг уурын тогтвортой байдал, эдийн засгийн олон боломжийг олгодог. Бидний энэхүү далай аюулд орж байна. Тэгвэл бид юу хийж чадах вэ? За нэгдүгээрт хуванцар хаягдлыг багасгах, дахин боловсруулах, нэг удаагийн хуванцраас татгалзах, байгаль дээлтэй бүтээгдэхүүнийг сонгох, хит их загас агнахыг зогсоох, эрчим хүчээ хэмнэх, боловсрал мэдээлэл түгэх. За хэрвээ бид одооноос далайгаа хамгаалахгүй бол ирээдүйн хойч үе маань илсэн цүл шиг далай мөхсөн амьтдыг л харж үлдэх болно. Өнөөдөр нэг жижиг алхам хийснээр бид маргаашийн далайгаа аварч чадна. Хамтдаа далайгаа хамгаалцгаая хэмээн сурагч Эмүүжин маань уриалсан байна. За ингээд өсвөр насны хүүхдүүдэд шуудангийн үйл ажиллагааг сурталчлах, захидал бичих соёлыг түгээн дэлгэрүүлэх, шуудангийн хаягийн бичвэрийг хэрэглэн төлөвшүүлэх, хүн төрөлхтний түүхэн ууламжлалын нэг болох захидал бичгийн соёлоор дамжуулан их хэлний боловсролыг дэмжих, өсвөр насны хүүхдүүдийн бичгийн хэлний болон уран сэтгэмж, өөрийгөө илэрхийлэх ур чадварыг хөгжүүлэх, за энэхүү мөрөөдлийг урамшуулах зорилготойгоор энэхүү уралдааныг бол амжилттайгаар зохион байгууллаа. За мэдээж хэрэг уралдаанд ирүүлсэн захидлуудаас шилдэг 15 байрны захидлыг мэргэжлийн шүүгч нар шалгаруулсан. Ингээд хамтдаа уралдааны шагналт 15 байрны хүүхдүүдээ шалгаруулъя. Өөрийгөө далай гэж төсөөлбөл яагаад чамайг хайрлан хамгаалах хэрэгтэй талаар бичээрэй хэмээх захидал бичгийн уралдааны 5 дугаар байранд Завхан аймгийн ерөнхий боловсролын Чонгон эрдэнэ сургуулийн 9-ийн Г ангийн сурагч Ариун Го, нийслэлийн Налах дүүргийн ерөнхий боловсролын Тэрэлж боардинг сургуулийн 7 дугаар ангийн сурагч Болор Тунгалаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 9-ийн В ангийн сурагч Сайхан Баяр, нийслэлийн ерөнхий боловсролын 116-р сургуулийн 8-ийн Б ангийн сурагч Инх Жаргал. Мөн 5-р байранд Монгол улсын маань хамгийн хол хүсээс энэхүү захидлын уралдаанд маань хүрэлцэн ирж оролцсон Баян-Улгийн аймгийн ерөнхий боловсролын 3-р сургуулийн 8-ийн В ангийн сурагч Аймол дээр шалгарсан байна. Мэдээж хэрэг хүндэтгэх шалтгааны улмаас хүрэлцэн ирж амжаагүй байгаа. 4-р байранд Өмнө Говь аймгийн Малай сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 9-ийн Б ангийн сурагч Нандин Эрдэнэ, нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын Орхон Хасуу сургуулийн 8-ийн Б ангийн сурагч Бүжин Лав, Өвөр Хангай аймгийн Арвахэр сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 8-ийн В ангийн сурагч Эрх Саран,
нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 24-р сургуулийн 9-ийн Г ангийн сурагч Сэлэнг. Ингээд загтал бичлэгийн уралдааны 3 дугаар байранд нийслэлийн сонгон хайрхан дүүргийн ерөнхий боловсролын 123 дугаар сургуулийн 10-ийн Б ангийн сурагч Цэлмүү, нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 10-ийн А ангийн сурагч Ануужин. Орхон аймгийн Баян өндөр сумын ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн 9-ийн А ангийн сурагч Оюун Хишиг. Ингээд дэд байранд нийслэлийн Хаул дүүргийн ерөнхий боловсролын Орхон хасуу сургуулийн 9-ийн Д ангийн сурагч Номон Гэгэ. Дэд байранд нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийн 7 дугаар ангийн сурагч Чин Хүслэн. За ингээд өөрийгөө далаа гэж төсөөлбөл яагаад чамайг хайрлан хамгаалах хэрэгтэй талаар бичээрэй. Өсвөр насны хүүхдүүдийн олон улсын загтал бичлэгийн уралдааны үндэсний ялагчаар Булган аймаг Булган сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 9-ийн В ангийн сурагч Имүүжин. Ингээд үргэлжлүүлэн загтал бичлэгийн уралдаанд загтлаа ирүүлсэн олон мянган сурагчдын маань ард нь бацаагсан хүндэт багш нар дундаасаа 5 багшийг шалгаруулсан. Ингээд 5 дугаар байранд нийслэлийн Налайх дүүргийн ерөнхий боловсролын Тэрэлж боординг сургуулийн багш Баяр Цэцэг. Орхон аймгийн Баян өндөр сумын ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн багш Байгалмаа. 3 дугаар байранд Сэлэнг аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн багш Уран Бэлэг. 2 дугаар байранд нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 24-р сургуулийн багш Даваа Сүрэн. Ингээд 1-р байранд Өмнө Говь аймгийн Манлай сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн багш Нансалмаа. За ингээд загтлаа ирүүлж студид маань хүрэлцэн ирсэн шилдэг сурагчдаасаа бас асуултыг асууя. За нийслэлийн сонгон хайрхан дүүргийн ерөнхий боловсролын 123 дугаар сургуулийн 10-ийн Б ангийн сурагч Сэлмүүнээс асуултыг асууя. За чиний хувьд ямар асуудлыг энэхүү загталтаа тусгасан бэ? За энэхүү асуудлыг ер нь хэрхэн шийдсэн талаар загталтаа дурдсан бэ? За би өөрийнхөө энэхүү загталтаа далай тэнгист хүмүүс ямар их хохирол учруулдаг. Тэгээд далай тэнгис маань өөрөө ямар их өвдөлт мэдэрдэг. Тэгээд түүнийг яаж хайрлах талаар л энэ загталтаа тусгасан. Тэр дундаа би Атлантын талаг бичсэн учраас тэр талаад одоо дэлхийн 1-2 дугаар дайны тэр болсон бүх процессыг шингээхийг ингээд зорьсон байгаа. Би болохоор өөрийнхөө загталтаа нэгдсэн үндэсний байгууллагын 14 дахь зорилт буюу далай тэнгисийн тухай экосистемийг хамгаалах тухай тийм зорилтод тулгуурлан ер нь хүүхдэд залуучуудаа яг далай тэнгисээ яагаад хайрлах ёстой вэ гэдэг одоо асуудлыг зааварчилсан байгаа. Тэгээд ер нь өөрийнхөө бодлоос гэж хуваалцвал ер нь хүн гэдэг нь шүү дээ усыг ингээд ер нь хайрлах ёстой гэж мэддэг ч гэсэндээ яг яагаад хайрлах ёстой тэрийг алхмаа бол мэддэггүй юм шиг надад бол санагдсан. Тэгээд одоо ингэж зөвлөхөд болохоор одоонаас эхэж далай тэнгисээ ингэж хайрлан хамгаалахгүй бол ирээдүйд бид нэр бол ер нь далай тэнгисгүй нэлээхэн харамсах байх гэж би бодож байна. За дэд байран шалгарсан нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийн 7 дугаар ангийн сурагч Чин Хүслэнгээс асууя. За Монгол улс маань далайгүй улс шүү дээ. Тэгэхээр чи яг далайны талаар мэдээллийг хаанаас олж авав? Ямар уран сэтгэмжийг ашиглав? Би бол өөрийнхөө их сурвалжийг ер нь бол одоо сошиал медиа буюу одоо интернетээс олж авсан. Тэгээд зарим тохиолдолд бол нөгөө нэг номноос олж авсан гэж болно. Бас нөгөө нэг хүмүүсээс асууж л болсон. За би 114 дугаар сургууль сурдаг. Намайг инх жаргал гэдэг би 8-ын Б ангид сурдаг. Тэгээд миний хувьд бол би номхон талааг сонгож бичсэн байдаг. Ингээд хог хаягдл одоо ингээ хаяхгүй тий одоо загснуудын маань одоо ингээд гимтэхгүйгээр сайн хайрлах байсан баха.
За сайн байна уу. За нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургууль нь болохоор харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн Монголд цор ганц сургууль байгаа. Одоогоор 132 хүүхэдтэй. За тэгээд дотор байртай харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль байгаа. За энэхүү тэгээд тэмцээн нь болохоор олон улсын өсвөрийнхний дунд хэрвээ би далаа байсан бол гэж сэдвтэй те. Энэхүү тэмцээнийг ер нь бол тусгай хэрэгцээт хүүхдүүдийг хамруулах боломжийг нь бүрдүүлж өгсөн. Харилцаа холбооны хороо болон Монгол шуудангийн хамтарсан энэ зохион байгуулалтнаас их таалагдлаа. Цаашдаа ч гэсэн ер нь бол тусгай хэрэгцээт хүүхдүүдээ бас ингээд олон талаар нь чиглүүлээд хөгжүүлэхэд анхаарад удирдамжтай тусгай хэрэгцээтэй багтааж өгвөл бас их таалагдлаа гэж хэлбэр байна. За ингээд идэвхтэй оролцсон нийт сурагч нартай баярлалаа. Студид маань хүрэлцэн ирсэн та бүхэндээ бас дахин талархлаа илэрхийлье. Харилцаа холбооны зохицол хорооноос зохион байгуулсан олон улсын өсвөр насны хүүхдүүдийн захирал бичгийн уралдаанд идэвхтэй оролцсон нийт сурагчдаа бүгдэнд нь чин сэтгэлийн халуун баяр хүргье. Та бүхэн маань ганцхан далаа тэнгис гэхгүйгээр их дэлхий байгаль орчноо ямагт хайрлаж яваарай. За өнөөдөр бид бүхэнтэй хамт байж захидал бичих соёлын талаар, за мөн байгаль их дэлхийг хамгаалах талаар хүүхдүүдийн маань бичсэн захидлаас хуваалцаж энэ талаарх мэдээллийг та бүхэн маань авч чадсан болов уу гэж найдаж байна. Тэгээд мөн дээрээс нь та бүхэн маань нэгийг бодож хоёрыг тунгаасан байхаа. За өнөөдөр бид бүхэн өөрийгөө далаа гэж төсөөлбөл яагаад чамайг хайрлан хамгаалах хэрэгтэй талаар бичээрэй. Өсвөр насны хүүхдүүдийн олон улсын захидал бичлэгийн уралдааны шилдэг 15 оролцогч, за мөн шилдэг багш нарыг хамтдаа шалгарууллаа. Та бүхэндээ баярлалаа, баяртай.